За сайн байцгаана уу. За бүх хатууны их хурлын тэргүүн Ир Батуйн байна. За тэгээ миний би цуврал зайвууд хийж байгаа. Бүх хатууны их хурлын түүхэн үндэслэлийн тухай одоо 3 дахь зайваа хийж байгаа. 3 дахь зайваа хийх гэж байна. Ерөнхийдөө бол яг хөө энэ бүх хатууны их хурлын тухай зайвуудыг ингээд шатаагаад хийя, танилцуулъя. Олон нийтэд бүх хатууны их хурл ямар учраас хийх гээд байгаа юм, ямар үндэстэй юм. За тэгээд цаашлаад түүхэн үндэс, за хуулийн үндэс гэх мэт юмнууд ачаах хэрэгтэй, зорилготууд олон юм тайлбарлагдах хэрэгтэй. Тийм учраас олон хүмүүс санал болгосны дагуу ерөнхийдөө энэ зайвуудыг хийж эхэлж байгаа шүү. Өнөөдөр 3 дахь өдөр за завшаан нэг зайв хийсэн байгаа. Ингээд өнөөдөр зайв 4 дахь зайв байгаа. За тэгээд нэг хүн бас санал болгосон. Сул өгнүүдэд хай гэсэн. Сул өгнүүдэд хайснаар займчин ерөнхий байдлаар юу болноо? Богинохын хэмжээний ийм зайв болноо. Ийм учраас сул өгнүүдэд бүгдийг хаяад явчих гэсэн байна. За ийм учраас сул маягийн өгнүүдийг бас хайж. За энэ өөрийнхөө бичсэн юмнуудыг би ерөнхийд нь уншиж өгöd байгаа юм. За тэгээд чэйжэнд байдаг зарим нэг юмнуудаа сул үг маягаар ярьчаад байгаа. За тэгэхээр өнөөдөр бас сул хэмжээний өгнүүдэд хассан байгаа. Тэгэхээр займ маань бас хараа богинохон болох болов гэж бодож байна. Нэг сул үг битгий гэсэн зөвлөмжийг чинь эрхэм Facebook найз за дэмжигчээсээ хүлээж авсан таны үгийг одоо ингээд ерөнхийдөө хүлээж аваад бас жижиг шажиг сул юмнууд хаслаа. За тэгээд олон юм яриагаа яг нөгөө сул үгээ яриад байгаа юм байна. За өнөөдрийн хувьд бол эхнэрийн улсын тухай ярина. Эхнэрийн улсын тухай ярина. За эхний 2 хэсэгтэй, эхний хэсэг нь товч, дараагийн хэсэг нь баг зэргийн дэлгэрүүлсэн хэмжээнд эхнэр улсыг ярина. За энэ ойлгомжтой их хурлын оролцоо юм. Их хурлтайгаар үүссэн төрт улсуудын тухай яриад байгаа шүү дээ. За тэгэхээр эхнэр улс маань ханилэг улс байсан. За нийтлэг монгол хэлнүүд дээр ярьдаг нийтлэг хэлтэй байсан. За шашин бол тэнгэр шүтлэг, бөө мөргөл, за буддын шашин гэсэн ийм шашинтай байжээ. За анхны хаан нь Монголиа манай эртний 330 он. За хамгийн сүүлийн хаан Анугай гэдэг хаан байсан байна. Хууль тогтоох дээд байгууллага нь их хурлтай байжээ. За түүхэн ирэн болохоор хожуу эртний үеийн түүхтэй ийм улс байж. Газар нутгийн хувьд 2,800,000 квадрат метр газар нутагтай. За Жужаан улс буюу эхнэр улс нь за зарим их сургууль бичгүүдэд хятад сургуульчид гэж байгаа шүү. Хятад сургуульчид Уран гэж нэрлсэн байдаг. Үүнийг товчлон орчуулах юм бол 3 талын юм гардаг юм байлээ. Ер нь хойд нүүдэлчин аймагуудаа юунууд хятад энэ хан улсынхан доромж хэлбэрээр нэрлэдэг байсан. Энэ доромж хэлбэрээр нэрлэхээр өтгсөн ухтун гарч ирдэг юм байлээ. Зөөлөн гэсэн ухтун бас гарч ирэх шинжтэй гэсэн ийм шат судалгаанууд байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол энэ хан улсынхан хойд нүүдэлчин улс юмнуудыг Уран буюу үтэмээ нэрлэдэг байжээ. За манай эртний 330 оноос 555 оны орчимд орсон тогтносон өнөөгийн Монгол нутаг Алтайн өвөр Монгол Төв Азийн хэсгийг хамарсан нутагтай байсан ийм улс байгаа. Нүүдэлчдийн анхны хаан тус хэлбэрийг төрүүдийг нээсэн. За хаан гэдэг нэршил бол хожим үеэс гарч ирсэн байдаг. Хагаант гэж тухайд нэрлэж байжээ. За гал онцлог нь хаан гэхээсээ илүү хагаан цолыг хэрэгэлсэн анхны төрүүдийн нэг гэдгийг би сая хэлчихлээ. Энэ хамгийн гол том онцлог маань юм байж байгаа. Төвлөрсөн удирдлагатай олон аймгийг захиалсан цэрэг улс төрийн холбоо маягийн бүтцтэй. Энэ Жужаан буюу эхнэр улсын тухай бас
их дэлгэрэнгүй ярихгүй болохгүй. Яагаад гэхээр хамгийн тод өгөөд түүхэнд үдсэн, домог түүхэнд үдсэн бүртчин хуамаар гэх мэтэр тийм ээ энэ домог түүхэнд үдсэн их Монгол улстай хамгийн их холбоотой Монгол овог аймагуд зөнхөлсөн ийм улс байсан учраас энийг бас тодорхой хэмжээнд ярихгүй болохгүй байгаамаа. Жүжаанчуудын гарал нь тодорхой бусч зарим судлаачид Сиамбегийн угсаа гэж үздэг, зарим нь холимог нүүлштэй холбоог тайлбарладаг. Тэд Тобовэ улсын мандалтын дага тав нутгийн өвчтний хоосон орон зайг ашиглан хүчрэгдсэн гэж үзэж байгаа юм. За Жужаа улс нь торгоны замын хойд хэсгийг хянаж хятадтай алба татвар дипломат харилцаа тогтоож Түрэг угсааны аймагуудыг захирч байсан. Тэдний захиргаанд байсан Бумын хаан хожим бослого гаргаж Жужаан улсыг унгааж Түргийн хаанд тус 5052 онд бослого гаргаж 55 онд Түргийн хаанд тус байгуулагдж байсан байна. За Жужаа улсын хамгийн чухал уламжлалын нэг нь аймаг ноёдын зөвлөлдөх хурал байсан. Хожим нь их хурлын их хэлбэр гэж үздэг. Дараах байдлаар аймагуудын зөвлөл, овог аймаг, олон овог аймаг, за аймгийн ноёд тодорхой цугларч дайн инх залгамжлын асуудлыг хэлцдэг байсан. Энэ нь хожимын Монголын хурлын бүтцтэй зорилгоороо үйл ажиллагаагаа нэн төстэй юм а гэж. За би нэг найзынхаа оффист очиж сууж байгаа шүү. За хагаан сонгох ёс нь Жужаанд хагааныг ганцаар өвлүүлдэггүй байжээ. Ноёдын зөвшөөрчлөөр баталгаажуулдаг байж. За ерөнхийдөө бол нэг удам зэмтэж явдаг байсан боловч зайлшгүй энэ удмын олон хүүхдүүд дундаас хэн нэгийг сонгож ноёдын зөвшөөрчлөөр баталгаажуулдаг байсан гэж байгаа юм. За энэ Чингис хааны 1206 оны их хурлын өргөмжилсөнтэй ижил логиктэй гарч ирж байгаа юм. За их дайны өмнө ноёд цуглаж статик хэлцдэг. За их хурлаагаар хожимын Монгол цэрэг бол их хурлаагаар дайн зарлах, аян дайн шийдэх уламжлалтай бол тогтсон. Хагаан зөвхөн хүчээр биш аймагуудын зөвшөөрчлөөр эрх мэдэл авдаг. За энэ ард түмний зөвшөөрөл гэсэн суур ойлголтын эхлэл үе гэж үзэж болно. За түүх аж холбогдлын Жужаа улс нь Түрэг Монголын төрийн хагаан системийн суурь, хаан системийн суурь шүү дээ. Их хурлын маягийн зөвлөлтөг арчилсан элементийг хөгжүүлсэн, Төв Азийн улс төрийн загварт анхны том нөлөө үзүүлсэн. За манай эртний 552 онд Түргүүд бослого гаргаж Жужаан улс ботрон унсан, үлдэгдсэн баруун тийш төрөвсөн. За зарим нь яваа болсон байдаг. За бидний мэддэг аваарууд тийм ээ. За энийг дараагийн хэлж хэлнэ. Кавказууд байх жишээ нь Сибирь рүү төрөвсөн байдаг. За авааруудыг бол дэлхийн түүхэнд маш гүн улмөр өвдөөс улсууд байж байгаа. За Жужаанс гаралтай байх нь байна. Энийг дараагийн хэлж би сайхан ярьж өгнө. За Жужаа улс зүгээр нэг нүүдэлч аймгийн холбоо биш. Харин төрийн зохион байгуулалт хуралдаан системтэй ийм эхлэл үе нь байжээ. Тэдний ноёдын зүйл хагаан сонгох ёс нэгдсэн шийдвэр гаргалт нь хожимын Монголын их хурлдад шууд уламжлагдсан хөгжсөн гэж үзэх бүрэн үндэстэй юм а гэж миний би үзэж байгаа юм. За Няран улс. За ингээд товч хэлбэр мэн гэж хөнгөтэй дуусж байна. За тэгэхээр одоо нэлээд дэлгэрэнгүй маягаар. Тэгтээ хэд дэлгэрүүлэх юм бол энэ чинь хэдэн өдөр ярина шүү дээ. Тэгэхээр товчхон ойлгомжтой нэг сайвнд багтаах хэмжээнд явах гэдэг. За Няран улс. За Хүннүү Сиамби улс. Сиамби нарын шууд залхамжуулсан 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм а. Язгуур монголчуудын шууд өвөг Няранчуудыг зарим дүүхэнд Хүннүүгээс зарим сурвалжид Дунхуугаас буюу Сиамбагаас Сиамби улсаас гаралтай гэж бичиж үлдээсэн байдаг. За нэрслийн хөвд Гүнжин Сүхбаатар их сонирхолтой юм
төвшүүлэн тавьсан байдаг. За энэ Нярон гэдэг нэршлиг гаргаж ирж байгаа шүү дээ. Гүнжин Сүхбаатар хятад хэлээр тэмдэгдсэн нэрийг нь Нярон гэж буулгасан байна. Нярон хятад Жужаан гэдэг нэр нь уулс гэсэн утгатай. Хангай нуруунаас гаралтай байж магадгүй гэж байгаа юм. За түрүү зайвтай ясан Сиамбе улс нь Сианы нуруунаас гаралтай энэхүү улсаа Сиамби гэж нэрлэжээ гэх домгийг хаа нэгтээс миний би бас уншиж байсан санагдаад байгаа юм аа. За тэгэхээр надад их ойрхон санагдаж байгаа юм байна. Хангай нуруунаас гаралтай учраас гэж байгаа юм. Тийм ээ? Гаралтай байж магадгүй гэж байгаа. За тэгээд энэ миний би энэ бас Нярон гэсэн үг нь нуруу гэсэн үг байх болноо гэдгийг хаа нэгэнтэй бас уншиж байсан юм байна. За иймэрхүү яг хөө домог маягийн юмнууд явдгийг зарим нэг юм ингээд заримдаа дурдмаа санагдаад байдаг юм аа. Зарим эрдэмтэд Няроныг ар орон хэмээн ярьдаг байх нь за бусад эрдэмтэд Няроныг Монгол эрдний цэцэн буюу цаастай холбоотой байж магадгүй гэж үздэг. Сиамбагийн угсааны Тобэвэ улс хятадыг эзэн авсныхаа дараа айжмаар хятчиж эхэлсэн тул хятад жаншлаар хөрс ус үндэстэн гэх нэрийг гуйвлан өөрчилдөг байсан. За түрүү хэлсэн нөгөө нэг өт гэдэг үг энд ингээд оролцож байгаа юм. За өт гэж бас ингээд доошоо нэрлж ирсэн тохиолдол хятадын их сурвалжинд байдаг юм байна. Нэгсэндээ хүчээр дийлэхгүй юмыг түүхэнтэй хараар үлдээж яах гэсэн үг шүү дээ. За Сиамбе Табгач аймгийн Ливэ хаан за 220-оос 277 оны хооронд хаан сууж байсан хаан байгаа. За Ливэ хааны оны сүүлээр Табгачийн хэлийн харууд нэгэн хүүг олзсон нь Мугулэ болоо гэж. Симба Табгачийн илүү хааны үед цэрэг дайчлалын төвөөс хожимдсон Мугулэ зогтож өөрийн хайрат ард иргэдтэй болж эхлэвэ. Мугулын хүү Чилүүхэ эрсдэл дайчин тул аймаг олонтой болж өөрсдөө Нярон гэж нэрлэж өвөл болохоор говьоос үргэж гарч зам болохоор говьоос хойш гарч нутаглах болжээ. Чилүүхэн 6 дахь үеийн ач Нярон нь 394 онд говьоос хойш гарч Жолоши голын эрэгт орд өрөөгөө босгож цаас тунхаглаж айжмаар хүчрхэж эхэлсэн ба 402 онд уламжлалаа дагаж хаан цол хэрэгжилж эхэлсэн байдаг. За Жарун Нярон улсыг байгуулж нурууд нүүдэлчдийн хэрэгжилснээрсэн арабтын тогтолцоонд. За арабтын тогтолцоо бол бас нөгөө хүннүүгийн юундээс энийг би хүннийгүй юундээ бас арабтын тогтолцоог дэлгэнгүй ярьж мартцсан байл. За арабтын тогтолцоог би дараагийн ээлжинтэй сайхан ярьж өгнө. За тэгэхээр арабтын тогтолцоонд улсаа оруулж цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон. Нярон соёлын хөгжлөөр өмнөх нүүдэлчдээс илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай ба түүнийг баримтсан дагдаг байжээ. За энэ дээр нэг өөрийнхөө санааг би хэлэх гээд байна. За юу вэ гэхээр энэ их олон археологийн олдвор юмнууд байдаг. Няроны үе гэсэн үг. За би тэр хар өрний олдвор юмнуудыг үзчихлээ. Няроны Жужааны хаадуудын хувцас хэрэглэл юмнуудыг ингээд харж яхад нөгөө нэг бид бүгдийг үздэг Солонгосын эртний хаадын тухай кинонууд, хятадын хаадын тухай кинонууд дээр яг тэр хувцас хэрэглэл бол Няронаас уламжлан авсан хувцас хэрэглэл байлээ. Дандаа торгоо хувцастай, маш гоёмшиг. Зүгээр нэг өснөөс өмсчихсэн тийм нүүдэлчин зэрлэг хүмүүс байгаагүй гэдгийг эндээс ингээ харагдгийн байна лээ шүү. Манайхан тэгээ тэр цаа их сайн нарийн судлаа. Жужааны үеийн соёл, за хувцас, аж ахуйн онцлог бол гайхамшигтай дээд хэлбэрт хүрчихсэн байсан гэдгийг эндээс би үзчихэд хар орны тэр музейд орсон юм л да. Виртуал музей юмд орж хар орноос олдсон тэр археологийн олдвор юмтай танилцж байхад тэр ваан дээр зураг юмнууд, тэр хаадынхын тухай, хаттынхын тухай зурсан зурагнууд юмнууд нь гайхамшигтай тийм хувцас хэрэглэлтэй торг
саа болсон тийм хувцастай алт мөнгөн үнд чулуугаар чимгэлсэн тийм толгойн гоёл юмнуудтай гайхамшигтай хүмүүс байсан юм байлээ шүү. Яг хувцас юуны хувьд бол за ер нь дээл бол Монголоос гаралтай гэдэг бол тодорхой. За ингээд бас халиа явах гэж байна. За Нероны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашны дэлгэрч бүр төрийн шашны хэмжээнд хүрч байсан байна. Татар хаан их хүчрэх байсан тул зарим хөрш улсууд Нерон улсыг Даатан буюу татар гэж нэрлэх болжээ гэж байна. Нероны өмнө төрш Тобе В улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нерон улсыг их зэргийн хүчээр 22 удаа товтолж байснаас 424, 425, 429, 449 оны дайн Нерон улсад их охирол учруулжээ гэж байна. Харин Нерон улсаас В улсыг 402, 523 он хүртэлх 121 жилийн дотор их баг тавны цэгээр 27 удаа товтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдлөжээ гэж байна. За энэ улс нь 402 онд Жаргун хаан ширээнд сууснаас хойш хүчрхэгдсэн. Жаргун хаан улсынхаа цэргийн хүчийг шинтгэж, иргэмгийн дайчин байлдан дагуулсыг явуулж, нутаг дэвсгэрээ өргөдөхгийн хамт төрийн байгууламжуудаа нүүдэлчдийн уламж загварыг тууштай нэвтрүүлв. Ер нь Жаргун шигийн богино хугацаанд, за 8 жилийн хугацаанд юу, төр ба цэргийн хүчээ эмгэлж чадсан хаан нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм а. Олон арван жилээр мартагдсан, саарамгдсан төрч ёс Жаргуны хүчээр орхны хөндөөгөөс эхлэн 408 зохиост цэргэн манджээ. Түүнийг даган Нерон улсын аж ахуй, соёл, асар урдтай хөгжив. Энтхэгийн номч мэргэд Нерон улсад айлчлан хааны багшийн зэгт ажиллах болсон нь сонирхолтой өгөөд манай төрч ёсны анхны үзэгдэл байжээ гэж байна. Жаргуны үед нүүдэлчдийн уламжил Чая цолыг хаан цолоо шалсан байдаг. Жужаны хаан хаад хаан ширээг уян үлгэрийн залхамжилдаг ба гол төлөв хүүн залхамжилдаг. За нөгөө шаниу гэдэг цолчин инхүү өдөртөгч шаниу гэж нэрлэдэг байсан бол энэ цагаас хойш талын нүүдэлчид Монголын тал нутагт орсон үе үеийн төрч улсууд хагаан буюу хаан гэж нэрлэж эхэлжээ гэдгийг энэ дээр ингэж хэлж байна гэсэн үг. Жужаны хаад хаан ширэг үе үлгэрэн залхамжилсан ба гол төлөв хүүн залхамжилдаг тогтсон өстой байваа. За гэвч үүн нь их хурлдайгаар бацгааждаг байсан байна. Жужан улс орчин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Монголын удмын нийтдээ 23 хаан 330 оны орчимоос 555 он хүртэл Жужаны хаан ширэн цуснаас хамгийн алдартай нь Жаргун, Татар, Нагай, Чану, Ануугай нар бүлгөө. За эдгээр хүмүүс бол 492-оос 501 оны хооронд Татар, Нагай он сууж байж, за 508-аас 502 оны хооронд Чану он сууж байж, за 520-оос 522 он хүртэл Ануугай хаан сууж байж 522, за мөн дахиад 552 он хүртэл хаан сууж байсан байна. Жаргун хаан 410 онд за энд нөгөө нэг хамгийн маш сонирхолтой юм болчихно. Авааруудын тухай. Жаргун хаан 400 онд Ачдүү нарын хаан ордны эргэлтэнд эрх мэдлээ авдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нерончуудын олон хүчрхэг бүлэг дагалдан их нутгаасаа цойлон гарсан 6 дугаар зууны үед ижил мөрний хөндий түрээд аваа хэмээн нэрлсэн Монгол язгуурын хаан тулсыг байгуулсан юм а. Аваарчууд улам зайшлан хуучин Атиле хааны хүн улсын замаар Дунай мөрөнд суурьсан бөгөөд Аастрах хүртэлх өргөн их нутгийг иргэшээлтэд оруулж 9 дугаар зууны сүүлч хүртэл Монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрн дахинд зарлан тунхагласан билээ. Чинуу хаан өндөр зэрэгтэн Мэтү анги дайлан ялж олдсон авч морин дээр хөлийг нь сажлуулсан чирж алаад гавлаа нь аяг хийсэн байдаг.
Жаргоныг засамжсан Хозия хааны үеэс Булужиан хов утгаж сайд шууди удаайн нарыг хулуяг баривчлуулсан охинтой нь хамт умард Ян улсын Хезун хот руу цөлжээ. Гэвч Булужиан удалгүй өөрөө асуулж улмаар 414 онд Шезун хааны өвөө Дэсуяны хүү Бухууны хүү Татар хаан суужээ гэж байна. 460 онд Турпаныг довтолж Ашинаовгийн 500 өрх төмөсдгийг олдсон авч автайд суулгаж төмрөөр ад бавах болсон хожим 552 оноос бусад түрэг аймагуудыг нэгтгэн мандайлан их Нэрон улсыг эсэргүүцсэн босч улмаар Нэрон улсыг 555 онд унган Түргийн хаант улсыг байгуулсан байна. За нөгөө монголчуудыг түрк гэж ярьдаг хүмүүс маш сайн эндээс ойлгож аваарай гэж миний фэйсбુક найзууд донд бас юм хүмүүс байгаад идэх тийм ээ. Монголчууд бол түрк юм аа гэсэн юм яриад идэх. За эндээс үгүй юм аа. Түргүүдийг яасан байх нь? Татар хаан олзлон авчирсан байна. Турпаныг довтолж Ашинаовгийн 500 өрх айлыг авчираад Алтай нуруунд суулгаж төмөр давтуулсан зэвсэг бэлтүүлж байсан байна. Эдгээр нөхдүүд буцлаг гаргасан. Дараагийн түрэг улс хүчрэх орж байсан. Үнэн. Гэхдээ түрэг бол шууд Монголын угсаа биш ээ. Энэ 460 оны хавцаа түргүүд Монгол руу анх олзлогдсон боол хэлбэр орж ирсэн байх шүү гэдгийг эндээс анхаарай гэж. За тэгээд Түргийн довтлогоон цохигдсон Нэрոնчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймагуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид Жужаанчууд үл мэдэгдэх газар руу гинт нүүн алга болвоо гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Унгараас Нэрончуудын алтан бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж 570-аад онд Кремийн хойг болон Умард Кавказад суурьсан иргэнссэн түүхтэй гэж байна. За ингээд Кремийн хойг Кавказад монголчууд очиж суурьсан түүхэн дээрс ингээд цусгаан гарч ирж байгаа. Энэ үед Европ зүүн зүгээс нүүн ирсэн аваарын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь Нэрончуудтай холбогддог бол зарим нь түрк гэж үздэг. Нэрон улс үндэснээр Монгол овогтон урд хөрсөн ахуй соёл шинжлэх ухааны олд амжилтаа 907 онд Кедан гүр мандах хүртэл 300 гаруй жилийн хугацаанд алдсан байна. Нийгмийн үе Жужаанчууд мал аж ахуй гэсэн бэлчээр усны ишийг даган нүүдэлж яж төрдөг эртний нүүдэлчин аймгийн нэг үлээ. Мал аж ахуйгаас гадна булга суусар зэрэг үслэг ангаандаг байваа. Эдийн засаг ахуй соёлын хувьд 1992 оны Монголын түүхийн дээж бичигт Нэрончууд дундад зууны монголчуудтай олон талаараа төстэй байсан тухай дурджээ. За энэ эсгийн гэрт амьдардаг. За гэрийнхээ үдэг зүүн өрх шаа харуулж барьдаг. Үсээ гизэг сүлжин тавьдаг. Гэх мэт их олон өөрөмсөл эндээс харагданаа. За мөн дээрэс нь хүүс толгойн бичээс гээд давтагчгүй бичээс үлдчихсэн байж байгаа. За Монголоос Сиамби Нэрон хамаарагдах археологийн тусгал төдийлөн олдоогүй ба хүннүү Сиамбэ Нэрэнчууд нь угсаа гарвал нэгтээ соёлын хувьд ижил байдгаас археологийн тусгалууд нь төдийлөн их ялгагддаггүй гэж байна. Тиймээс Монголд байсан Монголоос олдсон хүннүүг хэдэн мянган булчны зарим нь тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан Сиамбачуудын болон Нэрончуудын байж болно гэж байна. Оросын өвөр байгалийн хязгаарт судалгаа хийдэг эрдэмтэд Сиамбагийн соёл гэсэн бие даасан соёл өвөр байгалийн хязгаарт тархсан гэдгийг археологийн судалгаар тогтоожээ. Аливаа улс өөрийн нийслэлийг хайр угсааны хүн амын дунд байгуулдаггүй бөгөөд хүннүү Сиамби Нэрон улсуудын нийслэл нь бүгд орхон голын хүндий хангай нуруунд байсан одоогийн Монголын утгад монголчууд эртнээс нааш төвлөн суурч байсныг нотолдгоо. За тэгээд нөгөө алтан орд мордгээ солиорддаг хүмүүс ер нь бол түүхийг унших хэрэгтэй байгаа шүү гэж. За илүү гэж хэлээ. За загсаг цагааны төрийн бүтцэн. За Монголын эрдэмтэн Гесх Баатар. За Гесх Баатар бол энэ
Монголын түүхэнд мэдэн ноён өрөг зарцсан юм байж байгаа. Энэ үний ишлэлийг гарцаагүй авч явахаас арга байхгүй. За Нэрэн улсын бүрэлдэхүүнд Монгол угсааны Монгол, Татар, Жужаан болон өндөр зэрэгтэн аймагуд багтаж байсан гэж үзсэн байдаг. Нэрэн улс Төв Аз төдийгүй хөрш бус нутгуудад нөлөөтэй хүчрэх улс байсан юм. 5 дугаар зуунд тэдний довтлогоонд Дорн Туркестан, Дундад Азийн Хами, Гаочон, Жимса зэрэг хот улсууд, Ебен, Усун, их Ежижи, Согд зэрэг олон аймаг улс өртөж байлаа. Нярганцууд эртнээс Хөхнөрийн Тугуухан 4-р зуунаас 7-р зууны үеийн Монгол угсааны улс байгаа Тугуухан гэдэг нь Дундад Азийн Иктазит за нөгөө Европын түүхэнтэй гараад байдаг нэг алтан улс шүү дээ. 5-аас 6-р зууны энтгэг Европ угсааны улс гэж ойлгох гээд болно. Болон өмнөд хятадын төр улсуудтай найрсаг харилцаа тогтоож чаджээ. За 3-р зууны сүүлээс 4-р зууны эхэнд Төв Аз Монгол орныг бүхэлдэн захирсан нэгдсэн улс юу тогтож байгаагүй гэж үзэхэд болно гэж байгаамаа. За Жужаан улс цэн Монголын тал нутгийн эртний нүүдэлчин төрүүдийн нэг өгөөд манай эртний 4-өөс 6-р зууны хооронд орчин тогтнож хожимын Түрк Монгол төрийн уламжилт гүн улмроо үлдээсэн юм аа. Жужаан буюу их нуруу. За одоо ингээд яг нэг ганц хоёр домог хэлбэр юм хэлж өгöd ингээд энэ удаагийн займ мэн дуусна. За Жужаан буюу их нурууны домог нь эртний нүүдчдийн төр угсаа гарлын тухай гүн утгатай бэлэгдлэгтэй домог юм аа. Энэ Нярун аймгийн үүсэл, нэрний утга, нийгмийн байр суурийг энэ домгоос улбаалт нь тайлбарлав. За чадан яд нэг ийм гаргасгаа бичсэн. Нэрийн учир ба Нярун гэдэг ойлголт. Нярун гэдэг үг нь цэвэр угсаа, тэнгэр язгуур гэсэн утгатай тайлбарлагддаг гэж үзэж байгаа юм. Харин Жужаан гэдэг нь хятад бичлэг өгөөд заримдаа зөөлөн, номхон гэх мэтээр тайлбарлагдагч бодит байдалд гаднаас өгсөн нэр гэж миний бие үзэж байгаа юм. За нөгөө боол үгийн домгийг ярьж өгөхөд домогт өгүүлснээр эрт цагт нэгэн боол үг байжээ гэж байгаа юм. Түүнийг хүмүүс дорд үзэж нэрч үгүй амьдарч байсан гэдэг. За нэр өгчлөгөөгүй боол гэж дууддаг байсан байх шүү дээ. Гэтэл тэр хүү эзнээсээ зугтаж тал нутгаар хэсүүлчилж явсаар амьд үлдэхийн тулд өөрийгөө хамгаалж хүчрхэгч эхэлдэг. Удалгүй тэр өөртөө гайз хаягдсан хүмүүсийг цуглуулж баг угаар хүчрэх бүлэг үүсгэж за энэ хүнийг түүхэнд Могооле гэж нэрлэдэг. Могооле нь өөрийн хүмүүсийг нэгтгэн овг аймаг байгуулж улмаа хүчрэх нүүдчдийн холбоо үүсгэж түүний удмын хүмүүсийг Нярун буюу жинхэнэ язгуурын монголчууд гэж нэрлэж эхэлсэн. Ингэж дорд доралтай нэг хүн тэнгэр язгуурт хаадлын угсаа болон хувирсан гэж үздэг. Домог энэ нэг хүний тухайд ярьж байгаа шүү. Тэрнээс нийт юуны тухай ярьж байгаа юм биш. Зөвхөн Могооле гэдэг хувийн тухай, анхны хүчрэх хааны тухайд ярьж байгаа юм. Хааны дээд өвгийн тухай ярьж байгаа шүү гэж үздэг. Домог ба түүхийн огцлол үед Жужаанчууд 4-р зуунд хүчрэгчиж нүүдчдийн анхны хагаан хэлбэрийн төрийг байгуулсан. Тэдний төрийг Жужаан улс гэж нэрлэдэг. Мөн Нярун улс гэж нэрлэдэг. Хаан ба хагаан цолыг хэрэгсэн анхны жишээ гэж үздэг. За хагаан гэж анх нэрлэжсэн байдаг юм байлээ шүү. Энд дээр бас анхааралтай юу байгаарай. Сүүлд хаан гэдэг бол хагаанаас уламжлаад дагаа нь хаан гэдэг болсон гэж байгаа. Жужаанчуудын домогт нэг чухал санаа бай. Тэр нь язгуур гарлаас биш хүч чадвар нэгдлээс бий болдог төр үүсэх. Тийм ээ? Төр нь язгуур гарлаас биш ээ гэж байгаа юм. Хүч чадвар нэгдлээс бий болдог гэсэн үзэл энэ домгоос илт гарч байгаа. За иймээс төр удирдлагатаа зөвхөн угсаагаар биш зөвсөлтчил нэгдлээ эртний хуралдай маягаар тодруулдаг байсан гэж судлаачд үздэг. Энэ хожимын Монголын хуралдай Чингис хааны үеийн төрийн тогтолцооны үндэс болсон гэж үздэг. Энэ домог
дагаах санааг илэрхийлж байгаамаа. Гарал доогуур байж болно. Харин хувь тавилан өндөр байж болно. Төр бол ард түмний нэгдлээс төрдөг. Жинхэнэ язгуур бол цусаар биш үйлсээр тодордог. Хувлаа буюу зөвсөлчл бол төрийн хоролтой буюу зөвсөлчл бол төрийн их үүсвэр. Могоолай энгийн ардаас гарсан удирдагч, нэрвэн нэгдсэн ард түмэн, жужаан ус зөвсөлчлөөр бий болсон төр ард түмэн өөрөө төрийг бүтээдэг гэсэн санаа эртнээс байжээ. Нэрвэныг Чингис хааны Алтан ургийн домогтой харьцуулан үзвэл нэрвэний домог ба Чингис хааны Алтан ургийн домог нь хоёулаа төрийн эрх мэдэл язгуурын легитимийг тайлбарлах гүн утгатай боловч их сурвалж бэлэгдэл үзэл санаагаар ялгаатай хоёр уламжил юм а. Доор системтэй харьцуулж үзэхэд үүс гарлын домог нь нэрвэний хувьд үүсгэн байгуулагч нь Могоолай, за гарлын үед боол доод гаралтай хүн, домгийн санаа нь доороос дээш гарч ирсэн төр гэж үзэх боломжтой байгаа юм. За Алтан ургийн домгийн хувьд гол их сурвалж нь Монголын нууц төвчөөноос гол их сурвалж явдаг. За тэнгэр заяатай угсаа. За бүстэй чон бэлэгдэлтэй, бүстэй чон гуамаар бэлэгдэлтэй. Чингис хаана улбаалдан дамжиж хүчрхжсэн дээд тэнгэрээс заяат төр гэж байгаа юм. За легитим, за эрх мэдлийн үндэслэл нь нэрвэн эрх мэдэл, чадвар, нэгдэл, хүч, язгуур дараа нь бий болсон ойлголт. За өөрөөр хэлбэл ард түмэн үзэгдэгчаа бий болгодог гэсэн санаа нэрвэнчудаас буюу Төв Азийн хүчрхэг нүүдэлчин монголчуудаас гаралтай байна. Алтан ургийн домгийн хувьд бол эрх мэдэл, тэнгэрийн зэрлэг, мөнхөг тэнгэр, язгуур, төрхөөс заяасан, өөрөөр хэлбэл удирдагч төрхтөө эрхтэй гэж төрдгөө гэсэн энэ үзэл бат суурилсан байдаг. За нэрвэн төр үүссэн хүмүүс нэгдэж удирдагчаа тодруулснаар жужаан улсыг үүсгэсэн. За хамтдын зөвсөлтсөн хэлбэрэндээс харагддаг. За Алтан ургийн үед төрийн үүссэн тэнгэрийн ивэл ялалт Монголын их хурлтай тэнгэрийн эрх хуралдаан баталгаажуулалт гэсэн ийм логит харьцаатай байж байгаа юм. За нэрвэн анхны хэлбэр Авг аймгийн зөвлөлт хүчтэй удирдагч бий болох хуралдай төрийн дэд байгууллага хааныг батлах гэсэн ийм төстөгтэй үйл ажиллагаа явагдажээ. За бүх ард түмний их хуралдаан үзэлд нэрвэний домог нь ард түмний их усүртэй төрөө гэсэн. За Алтан ургийн домгийн хувьд төрийн легитимийг баталгаажуулах бэлэгдэл гэж үзэж байгаа. За хэрэг орчин үеийн систем болгож нэгтгэх юм бол нэгдүгээр шатнд ард түмэн удирдлагаа сонгоно. Төрийн институт буюу их хурлтай баталгаажуулна гэсэн энэ гол санаа нэрвэний домог Алтан ургийн домог хоёроос гаралтайгаар буюу цогц юм санаа Монгол төрийн онцлог энэ хоёрын нэгдэл дээр үүсэн тогтсон хэлбэр эндээс харагдаж байгаамаа. За товчоор хэлэх юм бол нэрвэн нь Монгол угсааны шууд дээд үг. За тэгээд соёл төрийн уламжлалын илүү бодит төлбөрийг Сиамбэ байх жишээний нэрвэн, Түрэг, за Монгол овог аймагуд, Чингис хаан гэх мэтийн энэ төр нь хагаан цолуудаар удирдагчаа нэрж ирсэн энэ төрөлчүүд нүүдэлчдийн соёлын үргэлжлэл энд салшгүй явсан байдаг. Нэрвэн бол Монголын нүүдэлчдийн шууд овог байжээ энэ дундаас гэж үзэж байгаамаа. За тэгээд энд нэрвэний домгийг ярьж байгаа учраас нэрвэн цэвэр угсаа язгуур гарал боржгүй удмын гол шугам гарчиж байгаа. Жишээ нь Чингис хаан түүний дээд үг бүстэй чиноос ихтэй гэсэн домог угсааны хэлбэр явагддаг. Гол юу нь болохоор шинж нь болохоор удирдагч нь эрхийн легитимтэй байж байгаа юм. Төр барих заяатай гэж төр барих тэнгэрээс заяатай төржээ гэсэн шууд хаадын удам төр барих ёстой гэсэн угтгуу эндээс гарнаа. За нөгөө нэг нэрвэн монголчууд гэдэг маань энэ чэнс
гарчиж байгаа. За дарилган гэж юу вэ гэхээр дарилган монголчууд нь энгийн гаралтай холимог угсаа нэрүүн биш бусад овг аймаг. Жишээ нь олон аймаг нөгөө тайчууд, мэргэд, татар гэх мэтийн аймагуд энд орно шүү дээ. Тэгэхээр нөгөө монголчуудыг хоёр хэлбэр нэрүүн монголчууд, дарилган монголчууд гэж хэлдэг мэн. Ер нь энэчнээс үс гаралтай гэсэн домгийн санаа энэс гарч байгаа. За тэгээд энэ домгийн улс төрийн нөлөөтэй тал нь нэрүүн тэнгэрийн угсаа гэдэг төрийн эрхийг зөвхөн идеолог байдлаар авч явна. Бодит байдалд одоо дарилган гаралтай хүмүүс хүчээр гарч ирсэн. Чингис хаан энэ ялгааг өөрчилсөн. За Чингис хаан хүртэл ер нь энэ нэрүүн дарилган гэдэг хоёр овгийн хэлбэр бол дарилган нь холбоо маягаар нэрүүн шууд үжидэх хэлбэр явж ирсэн байна. Чингис хаан энэ уламжлалыг өөрчилж шинэ уламжлал гаргаж ирсэн. Урд нь нэрүүн ноёлог за дарилган дагагч байсан гэдээ би сая дурдлаа шүү дээ. За Чингис хааны үед чадвар хамгийн чухал болж ирсэн. Гарал биш зүтгэл үнэлэгддэг болсон. Жишээ нь боол гаралтай хүмүүс хүртэл жанжин болсон байдаг шүү дээ. Төрийн систем мяд зарчимд илүү их ойртож ирсэн байдаг. За нэрүүн ба дарилган зүгээр угсааны ялгаа биш харин эрх мэдэл хаанаас үүсдэг вэ гэсэн философи үзсэн эндээс гарч иж байгаа. Нэрүүн үзэлд эрх мэдэл угсаа заяа гэж, дарилганд боломж, эрх мэдэл, тэмцэл, чадвар гэсэн ийм хоёр хос ойлголт Монголын овг аймаг, Монголын ноён нуруу болсон энэ 30 гаруй овг аймаг байдаг тийм ээ. Дарилган 18, нэрүүн 16 байдаг шиг санагдаж байна. Их хурлын энэ үйл санаатай ийхүү холбогдож гарч ирснээрээ бид бүгдийн Монголын эртний нийгмийн давхаргын ойлголт гэхдээ философи хэлбэрийн ойлголт энэ домогтой ийхүү холбоотой гарч ирж байна гэж миний бие үзэж байгаа маа. За тэгээд энэ үргээд зайваа дуусгая. Та бүхэн зайв юм сайхан ширлээд өгөхийг бас үсье. Тэгээд ийм шатагаалсан их хурлын тухай зайвуудыг ер нь өдөр өдөрт багтаагаад хийчих санаа байна. За зайшгүй их хурлаатай холбоотой их хурлтайгаа төрөө засч байсан, их хурлтайгаас хаадан сонгогдож байсан гол систем нь их хурлтай байсан хэлбэрийн төрч улсуудыг энэ гурван голын сав газарт мянган жил оршин тогтносон, мянган жил энэ нутагта байсаар байгаа бидний дээд өвгийн түүхийг ярихаас гарцаа байхгүй байгаа шүү. Энэ их хурлын түүх үндэслэлийг дурдахын тулд богинохон хэмжээнд тайлбарлаж болохгүй. Бид бүхэлдэн улсыг өөрчлөх гэж байгаа учраас жижигхэн хэлбэрийн жоох юм дээр бас авч болохгүй гэж миний би ойлгоод байгаа юм. Систем болгоны шатгаалan үг өсөг болгон дээр үндэслэл болгон дээр бодож үзэж ярилцаж олон хүний санаа бодол энэ олон ургас санааг уралдуулж орон улсаа унс дойдлоос гарах хэв хэлбэрийн үйл ажиллагааг явуулж магадгүй Монголын 100-ны стратегийн бодлогыг 100 жилийн хөгжлийн бодлогыг гаргах ёстой маа гэсэн санаа бид бүхэнд явдгийг 1992 оны шилжилтийн үеийн үндсэн хууль түүхэн үүргэн гүйцэтгэн нэгэнт дуусчихсан байж байгаа. Одоо цаашаа явах ямар ч чадваргүй болчихсон. Ингэхдээ бид бүхний өмнө юу тулгамдаад байгаа вэ гэхээр шин төрлийн санаа буюу шинэ хөгжлийн үндсэн хууль. За бусад сонгуулийн тухай хууль. Бусад дагалдах хуулиудаа бүгдийг нь өөрчилж, шинэ төрийг үүсгэн байгуулж, уламжлалт төрч төссныхаа түүх ууланд тулгуурласан төрч төссөн сэргээн мандуулахаас гарч үлдээгүй юм шүү. За тэгээд энэ үргэлж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Зайв юм ширлээд өгөөрэй. Дараагийн зайвууд идэвхтэй оролцсон санаа сэтгэл юмнуудаа бичиж байгаарай. Надаас асуух юм байвал бичээрэй. Би төгс хүн биш учраас ер нь альва юм төгс байхгүй. Энэ миний үндсэн санаа энэ дунд огт явахгүй шүү дээ. Энд дандаа хүмүүсийн бичсэнийг уншиж, энэ олон хүмүүсийн бичсэн юмнуудыг уншиж, олон номнуудыг уншиж, энэ дундаас энэ ер нь ойлгомжтой юм болов гэсэн энэ нь яг амьдрал дээр буус юм бол энэ түүхэн ойлголт ойролцоо юм болов гэсэн энэ ишлэл, энэ юмнуудыг, энэ түүхүүдийг түүж авч энэ дундаасаа хурайнгуулж
ингээд та бүхэнд танилцуулж байгаамаа. За тэгээд баярлалаа. Түр баяртай.